Сайн байцгаана уу? Өнөөдөр манай хэмнэл студид дээр нэгэн хүндтэй зочин маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн баярлалаа. За намайг өрсөн явдалд маш их баярлалаа. Өнөө өглөө энд байгаадаа баяртай байна. Өөрийгөө танилцуулахгүй юу? Хизээ ирсэн бэ? Монголд анх удаага ирж гин үү? Тийм ээ, би Монголд анх удаага ирж байна. Тэгээд юуны өмнө өөрийгөө товч танилцуулъя. Намайг Kevin Song гэдэг. Хойдоос Номхон далайн бүсийн залуучуудын хэлтсийн захирлаар томилогдоод удаагүй байгаа. Тэгээд Монгол чуулганы удирдлагуудтай мөн залуучуудтай холбогдож байгаадаа баяртай байна. Та бүгдийн урилга, зочломжлогой байдалд маш их баярлалаа. Анх удаага ирж байгаа сэтгэл ямар байна вэ? Дээрээс нь Монгол ямар ажлаар бас хүрэлцэн ирсэн бэ? За Монгол бол Солонгостой маш ойрхон. Зөвхөн байршлын хувьд ч биш, харагдах байдал, зарим нэг ёс заншилч гэсэн адил төстэй учраас надад маш дотн санагдчих байна. Мөн намайг маш олон залуус намайг тосч авсан учраас яагаад ч юм гэртээ байгаа мэд сайхан байсан. Миний энчээ ирсэн зорилго гэвэл дэлхийн эргэн тойронд болж буй дэлхийн амбассадорс өдрийг тэмдэглэхээр ирсэн явдал юм. Энэ нь чухам яг ямар өдөр вэ гэвэл ялангуяа залуучууд 16-аас 21 насны залуучуудыг Есүс Христэд итгэх итгэлийг нь урамшуулан зоригцуулж тэднийг үйлчлэлд нэгтгэн оролцуулах зорилготой өдөр юм. Тэгээ энэ жил дэлхийн амбассадорс өдрийн хүрээнд үйлчлэхийн тулд аврагдсан гэсэн хүрээнд ор залуучуудыг сургаж тэднийг оршин байгаа газартаа гарч бусдад яг л Есүс шиг үйлчлэхийг уриалж байгаа. Энэ бол Бурхны залуу хүмүүсийг сүмд дууддаг шалтгаан бөгөөд тэд үйлчлэлд хамрагдаж Есүсийн жинхэнэ дагалдагч нар болох юм. Тиймээс Монголын залуучуудтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Бид хамтдаа сайхан хөгжилтэй, утга учиртай зүйлсийг хийх болно. Монголын залуучуудтай уулзсан уу? Сэтгэл ямар байна? Залуучуудын үйлчлэлт нь бас мэдээж өөрийнх нь туршлага хуваалцах бах. Тэгээ ер нь ямар төлөвлөгөөтэй ажиллахаар байгаа вэ? За би Монголд ирмэгцээ хэсэг бүлэг залуучуудтай уулзсан бөгөөд тэднийг NGO гэдэг юм байлаа. Энэ нь дараа үеийнхний нэгдэл гэсэн утгатай юм байлаа. Тэд бол маш ирч хүчтэй, бүтээл сэтгэлгээтэй. Тэгээ Христийн алдрын төлөө 16-аас дээш насны залуучуудад зориулсан олон зүйлсийг хийх хүсэл эрмэлзэлтэй залуус байна лээ. Мөн тэднийг залуучуудын хэлцтэй хамтран ажиллаж Батбэх суурийг тавьж чадна гэдэгт итгэлтэй байна. Залуучуудыг зөвхөн дэмжиж зогсохгүй, мөн тэднийг үйлчлэл сорих бах гэдэгт итгэлтэй байна. Ингийн тулд тэднийг маш олон аргаар зааж сургаж, бүсийн бусад улсуудтай хамтран ажиллах, тэр дундаа Солонгос залуучуудтай нэгтгэн тэднийг туршлага мэдлэгээ солилцох боломжоор хангах болно. Зөвхөн NGO гэлтгүү, хөгжилтэй аялагчид, мөрч, оюутны үйлчлэлгээ залуучуудын маш олон үйлчлэлүүд байдаг. Энэ бүх талбарт дэмжлэг үзүүлж бидний одоо болон ирээдүйд болсон залуучууд маань хамтын оролцоогоор үргэлжлүүлэн өсөж сэргэн мандна гэдэгт итгэлтэй байна. Can be brighter than what we have right now, and Mongolia Mission will continue to grow with the contribution of our young people in Mongolia. NSD буюу одоо залуучуудын хэлтс маань ямар бодлого, стратеги баримталж байгаа мэдээж оролцоог илүү төлхөө анхаарна гэж сайн өгүүлбэртэй хэллээ шүү дээ. Тэгэхээр оролцоог хэрхэн хангах вэ? Okay. Division is a branch office. Тэгэхээр бүс гэдэг бол Дэлхийн Адвентист сүмийн ерөнхий чуулганы салбар нэгж бөгөөд толгой байгууллагаас ирэх 5 жилд үйлчлэл зориулж дагалдагч бэлтгэх гэсэн уриалгыг гаргасан.
That means we want to get our young Тэр энэ people залуу хүмүүсийг involved in үйлчлэлд mission. оролцуулах We гэсэн don't want our үг. young people to just sit Энэ нь in the тэднийг church сүмд and ирээд be зүгээр the хараа spectators суудаг in the биш, church. харин We want them to get үйлчлэлд actually шууд involved оролцдог in the байгаасаа гэж So in хүсэж order for байгаа. that to happen, Ингийн we тулд need тэдэнтэй to, холбогдож, get connected тэднийг with our сургаж, young people, тэднийг train our үйлчлэлийн young талбарт people, илгээж, send them to the тэдний mission ирч field, хүчээр and сүм through сэргээгдэх their бол. energy, we want to Илүү revive the ойлгомжтойгоор church. хэлбэл So these дөрвөн are the түлхүүр үг four байна. keywords. Connect, Эхнийх нь connecting C with буюу young connect, people. T, холбох train гэсэн our үг. young people. Хоёр дахь нь T буюу train буюу сургах, гуравт нь S буюу send, илгээх гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлд нь R буюу сэргээх гэсэн утгатай. Сүмийн үйлчлэлийг тэр дундаа залуучуудын үйлчлэлийг сэргээх явдал юм. Тэгэхээр үйлчлэлд зориулж дагалдагч бэлтгэх гэсэн том урайн дор дээрх дөрвөн алхмыг шат дараатаагаар авч хэрэгжүүлэх стратегийг баримтлах болно. Дахиад хэлье, үйлчлэлд зориулж дагалдагч бэлтгэх гэдэг нь CTSR буюу холбогд, сурга, илгээ, сэрг. Connect, train, send and revive. Сүмд үйлчлэх ялангуяа манлайлагч залуучууд бол мэдээж нөгөө итгэгчдийн маань одоо илүү итгэгчүүлэх бас илүү урам зоригтой үйлчлэлийг үзүүлэх тийм бүхэл бүтэн том одоо үе байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудаа хандаж маш гоё уриалга хийх гэвэл та юу гэж хэлэхээр вэ? If you look at the history of Adventist Church, Хэрвээ та Адвентист зүмийн түүхийг сөхөөд харвал энэ сүм бол залуу хүмүүсийн хүчин чармайлтаар эхэлсэн байдаг. Ellen White, James White, Joseph Bates тэд бүгдээрээ энэ сүмийг эхлүүлэхэд залуухан байсан. Зөвхөн тэд ч биш, Библийн түүхүүдийг ч гэсэн харвал маш олон залуу хүмүүс бурхнаар ашиглагдсан байна. Яг гэвэл тэдэнд ирч хүч, бүтээлч сэтгэлгээ, тэдэнд хүсэл тэмүүлэл байсан юм аа. Удирдагчдын хувьд залуу хүмүүсийг үйлчлэх боломж, талбараар хангах нь бидний үүрэг хариуцлага гэж би хардаг. Мөн тэднийг урамшуулж, зоригжуулж, сурган бэлтгэж чадвал тэд баяр хөөртэйгээр Бурхны алдрын төлөө сүмдээ үйлчлэх болно. Тийм учраас Монголын Адвентист сүмийн залуучуудыг үйлчлэлд уриалж байна. Хэрв та зөвхөн өөрийнхөө төлөө л амьдрал зүгээр л замхран ажиллах болно. Харин бусдыг хайрлаж, Бурхныг хайрлах бол Бурхан танд амьдралын бусад их сурвалжуудыг нээж өгөх болно. Таны амьдрал илүү утга учиртай ч байх болно. Тийм учраас залуучууд та бүхнийг үйлчлэлд идэвхтэй хамрагдаасаа гэж хүсэж байна. Мөн сүмийн удирдагч нарыг байгаа бүх боломжоор залуу хүмүүсийг үйлчлэлд оролцуулаарай гэж уриалж байна. Түүнчлэн тэдэнд алдаа гаргах боломжийг нь ч олох хэрэгтэй. Яагаад гэвэл бид бүгд анхнаасаа л төгс байгаагүй шүү дээ. Алдаанаасаа суралцаж илүү дээр болдог. Тиймээс удирдагч нараа тэдэнд боломжуудыг нээн өгч тэдэнтэй хамтран ажиллаарай гэж уриалж байна. Баярлалаа. Тэгээд үйлчлэлд мэдээж дагалдагчийг бэлтгэхийн тулд монголчууд ялангуяа пастор, ахлагч нар залуучуудыг бэлтгэхийн тулд юунд илүү анхаараасаа гэж хүсэж байна. Тэр залуучуудын үйлчлэлийн гол зорилго бол залуучуудыг зүгээр нэг зугаацуулах биш, харин тэднийг сургаснаар тэд гарч Бурхны ажлыг хийх болно. Маш энгийнээр хэлэх юм бол тэднийг хөгжилтөө байлгаж дотн сан танилцах нь зөв ч гэсэн ингээд зогсчлгүй дараагийн төвшөнд очих хэрэгтэй. Тэднийг сургаж, үйлчлэлд сорж, тэдний гарт нь ямар нэг юм бариулах хэрэгтэй. Тэгж үйж тэд гадагшаа гарч Бурхны ажлыг хийх болно. Тийм учраас залуучуудын хэлтэс залуучууд өөрсдийгөө сайн мэдээг дэлгэрүүлэгч гэдгийг мэдэх хүртэл нь анхаарч ажиллах болно. Үеийн хүсэл номонд бид бол сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд төрсөн гэж дурдсан байдаг. Тиймээс Монголын залуучуудыг сайн мэдээ дэлгэрүүлэгчийн сүнстэй байгаасай гэж хүсэж байна. Ямар ч нөхцөлд байсан тэд өөрсдийгөө
сайн мэдээ дэлгэрүүлэгч гэдгийг ойлгоосаа гэж хүсэж гэртээч, сургууль дээрээч, сүм дээрээч хаанч байсан тэд бол мишнэр гэдгийг ойлгож явах бол энэ сүм хурдчтай урагшлах болно. So that this church will move forward with that clear mind. Манай студид хүрэлцэн ирээд бас энэ богино цаг хугацаа биднэрт зарцуулаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд ирээдүй хийх гэж байгаа бас хүсэл тэмүүлэл, зорилго, стратеги бүх төлөвлөгөө нь Бурхны удирдамж доор амжилттай хэрэгжих болтугай гэж хэлээд энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөж байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Миний сонсноор Монгол дахь Адвентист сүмийн нийт гишүүдийн 30% залуучууд гэж бодоод үзэхээр маш залуухан сүм байна. Тиймээс эдгээр залуу хүмүүсээр дамжуулан Монголын сүмийг ч бас Бурхан ивэх болтугай гэж залбирх болно. Маш их баярлалаа. Амен. Баярлалаа. Thank you. Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлж байна. Манай студид дээр өнөөдөр NST-ийн залуучуудын хэлтсээс Кевин хүрэлцэн ирж бидэнтэй ярилцлаа. Тэгээд анхаарлаа хандуулж бидний ярилцлагыг энэ хүртэл сонссон үзэгч та бүхэндээ мөн итгэгч залуус та бүхэндээ баярлалаа.